Play Market? За тэгээ ер нь бол та нарт у меня Zoom у меня не звонит, пожалуйста. За ер нь бол та бүхэн маань бүгдээрээ бол ойлгож байгаа хаа. Яагаад гэх юм бол байнгын тогтмол шинэ мэдээллийг бид хүргэж байгаа, бичиж явуулж байгаа. За тэгвэл саяны сүүлийн үеийн мэдээнээс хамгийн онцлог мэдээ бол Apple Store руу орсон, Google Pay руу орсон. Одоо тэрийг бол бүгд мэдж байгаа. Энэ бол маш том мэдээ байгаа. Манай сүүлийн үеийн мэдээнээс бол. То есть вы теперь можете сразу человека регистрировать скачивает он приложение в App Store или Play Market, вы туда вставляете свою реферальную ссылку и все, и он регистрируется под вами. Ерөөсөө одоо хүмүүс бүтлээ хийхдээ таны линк та линкээ явуулна. Тухайн хүн Apple Store аппликейшн татаад, банкныхаа апыг татаад, тэгээ таны линкийг тавиад таны багт орох юм шүү. Ийм бүр систем нь ингээд болчихлоо гэж байна. Одоо Apple Store болсон энэ бол цэцэр том үйлчлэгч байгаа. И все, что компания обещает, она постепенно их выполняет. Хотелось бы, конечно, быстрее, но то, что мы делаем, это в мире еще никто не делал. Мы первые вот эту технологию внедряем и получаем все необходимые мировые лицензии и разрешения. Банковские причем. Бидний банкны үйл ажиллагаа бол асар хурдтай хөгжөөгүй. Тэрийг бол тэр ашлам олмоор удаан байна. Мэдээж хурдан байх хүн бол хүсэж байна. Гэтэл бидний хийж бүтээж байгаа зүйл нь дэлхий дээр анхдагч хүндээ уцаад анхны бүх зүйл уцаад хугацаа орж яана гэж. Ягаад гэвэл хизээж өнөөдрийг хүсэж бидний энэ банкны системийн үйл ажиллагаа нэг ширхэгч компани банк хийж чадаагүй. Тэр бүхний бүх албан тушаал хийж байгаа энэ технологийн үйл ажиллагаанаас бүгд хойш байгаа дэлхий дээр. И мое огромное желание, чтобы вы начали зарабатывать деньги уже сейчас. Да, вы стали акционерами многие, вам намайнилось нормальное количество уже токенов VeFi, но разлог сейчас начнется вот осенью, и вы начнете забирать эти деньги постепенно. Но деньги нужны были еще в прошлом году, и здесь очень крутой бизнес, здесь можно построить свой банковский филиал по всему миру. Миний хуулийн хүсэл бол миний одоо чин хүсэл бол та бүхэн өдөр болгон өдөр болгонд оролцоо олгож ирж байна. За тийм үнэхээр энэ хүсэл хүн болгонд мөнгө хэрэгтэй байна. Мөнгө жилийн өмнө шилжүүлсэн хүн болгонд өнөөдөр ч мөнгө хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бизнесийг та нар бизнес утгаар нь аваад тэгээ одоо энийг гадаадын зах зээл дээр өөрсдөө дотоодын зах зээл дээр хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэх юм бол одоо мэдээж хүн болгон хөрөнгө оруулалт хийсэн, өөрийнхөө хувьцаа эзэмшиж болсон, токен олборлоо хараад өөрийнхөө мөнгийг хараад болж байна. Одоо удахгүй 9 сард хуваагдал явагдана. Хуваагдлын дараа энэ токены үн бол одоо асар өндөр үнэтэй болно. Мы сейчас получили уже все необходимые лицензии финансовые, да, для введения вот, ну как банковской платформы. Это в Канаде, это в Европе, это на Сейшелах. Сейчас ожидаем получить Япония, Южная Корея, Казахстан, Кыргызстан, Бразилия и вся Латинская Америка и Арабские Эмираты. Все это полмира, ребята. Одоогийн байдлаар бол Канада, за Сейшел, Арабын нэгдсэн улс, Хонконг, Европ, Бразил, Казахстан, за тэгээд дээрэс нь бол Африкийн зарим нэгэн одоо тий одоо хүсэлтэн хэсгээр ингээд ерөнхийдөө бол одоогийн байдлаар бол манай банкны систем бол дэлхийн одоо И можно смело строить свой как деобанковский филиал по всему миру, потому что люди сейчас все подключатся, и ты будешь получать комиссии со всех этих переводов, платежей, кредитов, депозитов, со всего. Тэгээд энэ зах зээлийн бүх баримтуудаа ерөнхийдөө лицензүүд одоо эхнээс авахудаа тавцсан учраас удахгүй бүх үйлчлэгийн 100% ажиллаж эхэлнэ. Жишээ нь бол хүмүүс бие рүү мөнгө гуйжих юм дэлхийд даяар зээлийн үйлчлэгээ, зээлээ авч гисэн хадгаламжийн үйлчлэгээ, за дээрэс нь ингээд бүхэл банкны энэ төлбөр тоолоонуудыг ингээд хийж эхлэхэд дэлхийд даяар хийж эхлэхэд хин өнөөдөр хөдөлж чадсан, хин тэр зах зээлийг нээж чадсан хүмүүс рүү тэр бүх хэмжээний мөнгө цалингууд та хувиа авах санаа гэсэн. Яагаад гэх юм бол энэ банкыг хамтдаа
энэ зах зээл рүү хөгжүүлж байгаа агент хүн учраас та энэ ашгийг бол яг нь аваад зунаа гэсэн. И сейчас в Таиланде в октябре месяце состоится мероприятие, но сколько человек из Монголии будет там? Ингээд Таиланд улсад одоо энэ банкны хамгийн том арга хэмжээ хамгийн том арга хэмжээ болно. Энэ арга хэмжээнд Монгол улсаас хэдэн хүн оролцох вэ гэдгийг би асуумаар байна гэж. Сейчас пока билет стоит там буквально $200, покупайте его, потому что с 1 июля он уже подорожает и будет стоить $250. Одоогийн байдлаар 3,000 билет гарсан байгаа. Тэрний үнэ нь өнөөдрийн байдлаар $199. 7 сарын 1-ээс эхлээд нэг билет нь $250 ороод өснө. Тэгээ одоо энэ том банкныхаа үйл явдлын арга хэмжээнд оролцохын тулд эхний ээлжинд ядаж билетээ худалдаад авах хэрэгтэй гэж байна. 2, 3, 5 билетов сейчас, пока они стоят $200, потому что чем больше людей ты привезешь на это мероприятие, ну, тем как у них откроются глаза, они начнут делать бизнес, и ты вместе с ними начнешь зарабатывать. Таким способом можно сделать промоушен и уже сейчас зарабатывать деньги. Тэгээд энэ арга хэмжээнд оролцсон хүн болгон энэ банкныхаа системийг маш сайн ойлгоно. Дээрээс нь энэ арга хэмжээнд оролцсон хүмүүс маш их одоо урам зориг авна. Энэ бизнесийг утгаар нь ойлгоод утгаар нь хийх хүсэл төрнө. Тийм учраас ганцаараа биш. Ядаж багийн 4-5 хүнтэй очиж илүү хэмжтэй хүн болоо гэж байна. Потому как вот в сетевом бизнесе говорят, если ты приехал один на мероприятие, ты делаешь бизнес своему руководителю, спонсору, да, верхнему. А если ты приехал с командой, ты строишь свой бизнес. Сүлжээний бизнестэй нэг үг гэдэг гинэ тэр үгийг би сурсан гэж байна. Чи ганцаараа компанийн арга хэмжээнд ганцаараа очих юм бол чи компанид л ажиллаж байгаа юм байна гэсэн. Чи компани арга хэмжээнд аруулаа багаар очих юм бол чи өөрийнхөө төлөө бизнес хийж байгаа, багийнхаа төлөө бизнес хийж байгаа ялгаа бол гэж гаргая гэж байна. Поэтому нужно как можно больше людей вывести на это мероприятие, купить сейчас билеты. Тийм учраас энэ хэмжээнд маш чухал. Энэ хэмжээнд маш особенно агентами это очень важно, да? Потому что билетов потом не будет. В том году было 3000 человек на мероприятии, и билетов не было. Мы туда привезли там 3 человека без билетов, потом ходили с Мергеном, там выпрашивали эти билеты, чтобы они попали на мероприятие. Гүрүү жилийн арга хэмжээндээр 3 хүн бүр билет аваад очсон гэнэ ямар зөвчтэй. Тэгээд билет хөө арга хэмжээгээр орж чадахгүй. Биднийг зовоож гисэн гэнэ. Одоо авмаа энэ одоо энэ арга хэмжээгээр ороод тэгээд юунгод нөгөө арга хэмжээнийх нь тодорхой хэмжээний билеттэй тэгээд тодорхой хэмжээний билет нь загдаад дууссан. Илүү хүн оруулах боломж авахгүй ч олон улсын том арга хэмжээ. Тэгсэн чинь бид горыг оруулж иг гэж Мэргэн рүү өстэй зовоож гисэн гэж байна. Одоо тийм юм бод байхгүй шүү гэнэ. Конечно. Яг нөгөө И с Монголией вообще не было в прошлом году ни одного человека. Будут ли в этом году люди с Монголии, чтобы поднять Монголию? Из Малайзии 100% 10 человек будет, уже билет купили. Малайзия тут постоянно оранжевая, билеты официально тайшут. Я для монголов эта информация, мы с тобой как попугай есть, попугай. Мы с тобой этот банк, как 2 попугая, уже 2 года одно и то же говорим. Я уже больше не могу. Би хэлчихэ. Би хоёлоо монголчуудад энэ банкыг 2 жил ярьж байна. Яг нэг юм 2 жил ярьж байна. Хоёр төдөөд шүү дээ. Хоёр төдчих. Нэг юм 2 жил ярьж байна. Но я говорю, хотелось бы, чтобы в этом году хотя бы 10, там, 20 человек было с Монголии. Монголд багтаа 20 хүн очно. Угаасаа ойлгомжтой шүү дээ. Ягаад гэвэл монголчууд аль хэзээ өөр ашиг авсан. 2 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтаа 10 мөрдөх үржээд авсан. Одоо дараагийнхаа энэ том дэлхийн хэмжээний гоё арга хэмжээ мэдээж бид нар очно. Я думаю, что где-то человек 20 из Монголии приедет. 20 хүн бол очихгүй гэдэг манайхаа лайк дараараа явах хүмүүс. Я в прошлом году вывез 100 человек из стран СНГ. Би түрүү жил өөрийнхөө багаас 100 хүнийг авч чадсан гэж байна. Өөрийнхөө олсон. Для Монголии, я думаю, 100 человек это вообще несложно. Вот сейчас 80 человек в зале, каждый купил себе билет. Вот 80 человек будут в Монголии, и ты своими глазами увидишь Рива Коллинза, поздороваешься с ним, с Максимом Сахаровым, с Халедом Сулейманом, с этим Романом Росовым, со всеми. Тэр сургалтандаа суугаад яг өөрийнхөө нүдээр хасан
илүү яах юм бэ? Танд илүү их одоо манай монголчуудыг хэлдэг шүү дээ. Нөгөө 1000 сонсноос нэг одоо өөрийнхөө нүдээр авчиж чадах гэж чухал гинэ. Тэр 10 хүн заавал оролцоорой гэж. А лучше всего сделать сейчас товарооборот, ну хотя бы минимум 100 тысяч долларов. Ядаж 100 мянган долларын борлуулалт хийчих юм бол бесплатный билет будет, да? Да, билет туда вход бесплатный, плюс тебе часть денег компенсируют на авиабилеты и проживание там в отеле. Багада 100 мянган долларын борлуулалт хийх юм бол үнэгүй 190 доллар төлөхгүйгээр үнэгүй билет авна. За тэгээд үнэгүй билет авна. За тэгээд дээрээс нь 550 бусад USDT бол да. 550 USDT танд өгнө. Тэр нь болохоор та замын зардал, буудал, тэр бүхлүүд бол бас төлнө гэсэн үг байна. Спасибо. Если сделаешь $1 миллион товарооборот, то ты будешь там участвовать в гала-ужине с Ривом Коллинзом, там с этой суперзвездой, которая приедет. Там на гала-ужине будет разыгрываться автомобиль Бентли, 100 тысяч долларов и поездка, путевка на двоих на Мальдивы, а также там всякие телефоны, айфоны, там, короче, куча призов. 100 мянган долларын одоо жишээ нь суглаанд орсон Мальдив гэдэг бид нар ярьж байсан шүү дээ. Маш гоё тэр компани одоо бидийг урамшуулаад Мальдив арлын суглаа. За дээрээс нь Бентли машины суглаа гэх зөндөө гоё бэлгэнүүд бас байгаа гэж байна. Тийм учраас энэ бүх одоо арга хэмжээнд бас давхар оролцох нь их чухал байт юм аа. Одоо монголчууд бол ерөөсөө арга хэмжээнд оролцохгүй байгаа гэдгийг бас хийж байгаа шиг байна. Спик маань. Хорошо, я обязательно приеду. Куда я еду? Надо, чтобы команда была. Конечно, я уже сказала, это бизнес. Наша команда Монголия 1000 человек есть. Монгол 1000 гаруй хүн байгаа. Ядаж арга 20 хүн явах шүүтэй энэ чинь сар чухал шүүтэй энэ үйл ажиллагаа. Жигтэй нэггүй удаа болдог. Тэгээ рип коллежтойгоо уулзсан байгаа бүгд андаа хараад урд дараалаад чиг ингээд энэ чинь бас гоё зовсон шүү дээ. Да, расскажи, пожалуйста, какие новости? Сейчас новости расскажем, сейчас их смотивируем. И плюс, смотрите, вот в прошлом году человек из моей команды выиграл автомобиль Ferrari. Где-то человек 10 выиграли различные айфоны, не айфоны там. Если ты сейчас поедешь, может, ты выиграешь этот автомобиль Bentley или 100 тысяч долларов, или путевку на Мальдивы. Ну, а к этому времени ты еще и денег заработаешь. Да. 100 мянган долларын суглаа нэг хүн шууд 100 мянган доллар авах юм. 100 мянган USDT. Тэгээд дээрээс нь бишээ. Түрүү жил би багийнхаа хүмүүсийг өдөр болгон билет аваач, хаалганд орцоосоо гэж бүх багийнхандаа хэлээд миний багийн хүн Ferrari машин авчихсан гэж. Ferrari сколько стоит? Просто 250 тысяч долларов стоит. 250 мянган долларын машин авчихсан гэнэ. Тэгээд мөнгөний авсан юм байлаа. 250 мянган доллар машин аваагүй. И человек с моей команды выиграл. Он деньги получил, да? Он автомобиль получил. Машина авсан юм байна. Мөнгө аваагүй шууд машина аваад явсан юм байна. Bentley сколько стоит? Где-то, наверное, 400 тысяч долларов. Энэ жил болохоор Bentley машин суулж байгаа. Тэр нь дунджаар 400 мянган доллар шээ. Хоч боломжтой юм. Та бодоод үзтээ Таиланд очоод 190 долларын билет аваад арга хэмжээнд оролцоо. Тэгээд Bentley-тэй болоод экономикоо буцна гэдэг. Поэтому нужно сейчас включиться в бизнес и сделать товарооборот 1 миллион, 3 миллиона, 6 миллионов долларов, чтобы сидеть рядом с Ривом Коллинзом. Да. Тэгээд энэ одоо үйл ажиллагаанд яг ингээд идэвхтэй оролцооч. Идэвхтэй хөтлөөч. Ерөөсөө одоо яг ингэж нөгөө чин сэтгэлээтэй яг ингээд амар сэтгэлтэй ажиллаж байгаа зүйл бол манай монголчуудын хувьд байх байгаагүй яг ингэж бол ганц хоёрхан агентууд маань өдөр болгон орж ирээд байгаа ажиллаа. Яг бүгдээ идэвхтэй ажиллах юм бол Монголд маш олон хүмүүс амжилтанд хүрнэ. Бай хинод. Окей, 1 минут я хочу познакомить первым человеком. It's okay, Рос. 1 минут я хочу познакомить первым человеком Малайзии. Номер 1, лидер Малайзии. Таласбек, это ты знаешь, это лидер Малайзии. Монголчуудтай бүгдээр нөрөм төргий. Энэ бол Малайзийн 001 лидер Розмари. Yeah, hi. Now it's 1870. Супер, привет. In Mongolia. My sponsor Talasbek. He from Pakistan. You know, last time one. Yes. Я тебе рассказала, помнишь, мы знакомили? Я рассказала, I know information. This is my team in Mongolia. Okay. Now today is Zoom. Talasbek coming in his home. New
information is in this part. You know, last time he go to Europe. Yeah, Greece. Yes, Greece. Yes. Yes, потому что ты в Греции был. I saw Rosamund, 어떻게 байдлаар how long time you working in B5? in B5 2 months. I registered myself Okay. on 2nd April. Then this 1 month only I start doing it. Yes. За би 2 сарын өмнө B5 job-анд бүртгүүлсэн. 2 months ago. Yeah. Амаагийн бүртгүүлсэн. Нэг сар судалсан. You check it 1 month. Starting 1 month. Yes. Нэг сар судлаад сая нэг сарын өмнөөс ажилласан. How many your team is partners? Now 72 people. Wow. И Таласбек, у него 72 человека команде. Поздравляю. Один Молодец. месяц работает. Розаман нэг сар ажиллаад Малайзия маань 0 байгаа. Тэгээ нэг сар ажиллаад 72 хүнтэй багна. Wow. So now I'm on the way talking to my leaders, global leaders, international leaders from India. Today's Zoom meeting, 9 o'clock we have with Barack Obama. Africa. Yes. Today? Yes. Okay. Short while we have to do that link. Өнөөдөр 9 цагаас Африкийн лидер маань тэгээ энэтхэгийн лидер маань бүсгэлээ нэ 9 цагаас бид ингээд өдөр болгон бид это наш office. He's ready to This is office in B5. Yes. Супер. За энэ манай B5 маань Малайзия маань office байна. За энэ лидерүүд маань байна. За тэгээд өнөөдөр Африк энэтхэг рүү задарч байгаа манай баг маань бид нар бүтэн 2 сарын хугацаанд маш их ажлыг хийсэн. Маш их хүчиг баримтыг хөөцөлсөн. Тэгээд мэдээж одоо энэ бүх лидер өдөр болгон бид нар одоо хэмжлэн алдсан шүү дээ. Хэдэн хүн яаж орж байгаа намайг бодож байгаа. Гадаадын процесс аюул том. И у него команда 72 человек. Поздравь ее, пожалуйста. Супер. Вчера мы были в Сингапуре, помнишь? Мы уже регистрацию сделали. Отлично. Тэгээ өчтөр бид нар Сингапурт ажиллаж байгаад өнөөдөр ирсэн байгаа. Сингапур у тебя команда this is your team in Singapore. Yes. Africa, Singapore, India, Malaysia, yeah, Malaysia, Thailand. Yes. Молодцы. Таван улсыг нээсэн. Нэг хэн сар болж байгаа. Ягаад гэхээр энэ хүн ажиллаж байгаа байхгүй. Потому что она работает. I'm looking forward to Я meet сейчас you in Kuala Lumpur very soon. Она тебе приглашает Куала-Лумпур. Таласбек Куала-Лумпур. да, у меня дочка поступила. Дочка поступила же у меня в Куала-Лумпур. А мы сейчас... Yeah, I saw in the message. Student in Malaysia. Congratulations. Да, и я буду теперь часто прилетать туда. He is no longer sometimes go to Malaysia. He will always come. Okay, very good. I will welcome you at the airport. Она тебе встретит в аэропорту. Таласбек альпэсээр урж байна. Yes. Тэгээд 7 сард ирээрээ бид нар хамтдаа ажиллая. Олоолаа болсон гэж 72 хүн байна. Таласбек 72 человек идет тебе агенты. Все агенты. Уже. Приезжай. Мы с ребенком в конце августа полетим туда, и я буду постоянно туда прилетать, потому что там будет учиться мой ребенок. Супер. И next month, we starting a big event in Kuala Lumpur. I think 2-3 leaders Mongolia coming. Oh, good. Okay, welcome. За тэгээд дараа сар эх сард бид нар Малайд маш том арга хэмжээ хийж байгаа. 400-500 хүний арга хэмжээ зохион байгуулалтад байгаа авсан байгаа. Тэгээ Монголоос бас шидэг агентуудтай би урамшуул зарлаад Малайд, Сингапур гэдэг аялал зохион байгуулад аялангаа бас энэ Wi-Fi-гийн арга хэмжээнд оролцоод тэгээ яаж гадаадын зах зээл ажилладаг хоорондоо нөө туршлага солилцохтой болохоор тэгээд Таласбекээс урьж байгаа. Энэ талаар удахгүй бас маш гоё мэдээлэл. Oh yeah, one more Dubai. Yes, Dubai. My direct. И она вчера открыла Дубай регистрацию. Дубай где-то. А бид хоёр бол ингэж Я сейчас открою секрет. Да, сейчас открою больше, чем $6 миллионов до 31 августа. First Mongolia and English. За яаж 8 сарын 31-ний хүртэл 6 сая 3 миллиона или 6 миллион 3 миллиона или 6 миллионов 6 миллионов даже больше. $6 сая борлуулалтыг he now tell secret how you starting working in August closed $6 million. Okay. Totally in your team. Yes. Okay. Говори. Это вообще легко. Маш амархан гэж байна. Okay, what is the secret? Смотрите, и
деньги вообще нужны маленькие у людей. То есть нужно всего лишь найти сейчас 3 человека в бизнес, которые зайдут, но если у них нету денег, это еще даже лучше, чтобы они нашли всего лишь $500. Окей. За ерөөсөө энэ бол маш амархан нэ. Яаж та 6 сая долларын борлуулалтыг 8 сарын 31 хүртэл хийх вэ гэвэл ердөө би нууцыг мэдсэн гинэ. Ердөө 3 хүн өөрөөр хэлбэл тэр 3 хүн ядаж $500 байхад болно гэж байна. Very easy. Only you starting in 3 partners, new partners, 3 years. Maybe this people know so many money, only $500 is okay. 3 человека же за неделю можно найти специалистов, которые захотят делать бизнес за $500. Yes. 7 хоногт 3 хүн олох боломжтой юу гинэ? 7 хоногт 3 хүн олох. Это легко, Крис. Yes. Да. Если они зайдут большей суммой, еще лучше. И нужно научить этих 3 человек, чтобы они за 1 неделю тоже нашли себе по 3 человека по $500 или больше. Яаж 3 хүн олох шиг зааж өгөх ёстой. Тэр 3 хүн ч гэсэн 7 хононд 3 хүн олсон. Тэрийг та зааж өгөх ёстой гэж байна. Then your team is 3 people. You teach how these 3 people starting in 1 week 3 people. Also Потом эти 9 человек тоже научить их, чтобы они по 3 человека на следующую неделю привели и нашли себе. And all these people, you only do because all these people only 3 people. Yes. You understand? Yes. Тэгээд тэр 3 хүний олсон хүн тэр 3 хүндээ та зааж байгаа шүү дээ 3 хүн олох $500. Тэр 3 хүн ч гэсэн яг тэр системээр та явах хэрэгтэй. Ерөөсөө 3-ын системээр та 3 хүнтэй олсоо таны багийн 3 хүнтэй олоод яг энэ системээр 8 сарын 31 хүртэл ажиллана гэж. И вот если каждый человек будет по 3 человека приводить каждую неделю, это они уже в глубине, это не ты их приводишь, ты их просто обучаешь, то вы до 31 августа не то что 6 миллионов сделаете товарооборот, а $80 миллионов. И они все всего лишь на $500 заходили. Представляете, ты сделал $80 миллионов товарооборот, заработаешь $3 миллиона и будешь сидеть рядом с Ривом Коллинзом. It is no test. One leader starting this system, he is commission $3 million. Every 3 people you teaching in your training leaders. These 3 leaders teaching in these 3, 1 system, 1 duplicate system. Yes. Your commission $3 million. First of all, very easy. Next time you and me, my sponsor, maybe one Zoom, he talks how little. Okay. Ингэж байна. За хэрвээ та 3 хүнээ ураад тэр 3 хүн ч 3 хүнээ ураад ингээд энэ системийг та 3 сарын хугацаанд хийхэд эхний 3 хүнээ та заана. Тэгээд дараагийн 3 хүнээ олсон та туслах. Тэрний дараа таны гүн рүүгээ багчаа ажиллах учраас та 3 сарын хугацаанд $3 сая цалин авна гэж байна. Энэ систем бол туршлага биш, туршилт биш. Уже энэ батлагдсан системийг тасбыг бидэрт танилцуулж байгаа юм байна. Они заходили всего лишь на $500, ребята. А если они будут заходить на $1000, ты там не то что 80, 160 тысяч долларов сделаешь товарооборот. Ой, 160 миллионов. Yes, all these people only buy IT on $500. Ердөө $500 систем гинэ. Бүгд $500 авсан гэж байна. 1000 зангаар ороогүй гэж байна. Тэгэхэд ухаан лидер $3 сая цалин авсан байна. Very good. Вот секрет простой. Сейчас я вам новости расскажу. I go to translator. Что это секрет простой, и новости сейчас расскажу. Okay. Малазбек, давай для малазийской команды 72 человека Zoom сделаем отдельно. Потому что я не могу сейчас монгольский. Я тебе давно говорю, надо сделать Zoom. Все хорошо. Мы тебя ждали. Покажи. This is журнал. Да, вот такой журнал мне подарил там Рив Коллинз. Геобанк. Энэ болохоор геобанкны маань номман гэсэн байна. Надад бэлгэлсэн гэж байна. Can we have this one
Yes. 23 числа обучение проведет нам Максим Сахаров. 23 in this month, 23 in June. One week. Да, поэтому тебе нужно с твоими этими в Малайзии людьми быть вместе. Окей. Да, я время напишу там. Максим Сахаровын сургуульд болно. Тэр үед Максим Сахаровын сургуулийн дээр заавал багаараа суугаарай гэж хамтдаа. Окей. Поэтому надо, чтобы люди с Монголии от 13% тоже зашли. Монголын 13-аас дээш үлдээ бүх агентууд оролцдог шүү гэж байна. Окей. Okay, thank you. Continue. Yeah, thank you so much. Yeah. And then you get the 9 o'clock today and 9 o'clock this weekend. Okay, thank you. Thank you. Meet you in So, Kuala Lumpur, and tomorrow we will have a Zoom question answer session with you during our training, leaders training tomorrow. завтра она хочет лидерский тренинг. Да, я выйду к вам на связь. За уучлаарай. Тэгээ Малайзад нөгөө айгүй удаад авахаар бас яг системийн судлаач лидерүүдтэйгээ танилцуулаад одоо удахгүй маш гой сонирхолтой зүйлүүдийг бас орноо. Бид нар бие биенийхээ туршлага хуваах хэрэгтэй. За үргэлжлүүлээ. Дальше, пожалуйста, Толстой. Да, и вот сейчас появятся вот такие пакеты Light, и вот, короче, дальше вот Hewitt, здесь вот карта вот такая, сейчас я расскажу про эти карты и про эти пакеты. За энэ болохоор одоо Light бөгөөд шинэ бүтээгдэхүүн гарч байгаа гинэ. Light бөгөөд Hewitt гэж хоёр шинэ бүтээгдэхүүн манай банк дээр нэгдэж байгаа гэж. Да. Потом будут пакеты Hewitt Prestige и Hewitt Executive. За тэгээд Prestige гэж бас нэг давхар багц гарч байгаа юм байна. Тэгээд Hewitt Prestige гэж хоёр ингээд нийтдээ 4 багц гарч байгаа юм шинэ бүтээгдэхүүн. Вот такое вот будет on-chain банковское приложение. За манай банкны аппликейшн бол ийм on-chain аппликейшн байна. On-chain банкны аппликейшн гарч ийм. Где будут вместе и фиатные деньги, и криптовалюты, и все валюты мира. Тэгээд битэн мөнгө криптовалют хоёрыг сочсон банкны аппликейшн одоо гараад тэгээд тэр үед когда в это время будет кредит выдавать, да? Это уже этим летом будет. Одоо энэ 100 энэ аппликейшн маань гараад зээлийн үйлчлэг хийх гэж энэ 100. Вот такая вот карта, смотрите, здесь видите, она в разрезе, вот эта карта, и вот это... Да, здесь вот металлическая, она будет сверху и снизу пластина, и внутри вот такие, ну это новая технология, которой вообще нету в мире. Энэ бол дэлхийд байхгүй технологи нэ. Тэгээ энэ технологи дэлхийд байхгүй технологиор хийгдсэн карт гарч байгаа гэж байна. Какой супер продукт. Когда Максим сказал, когда они начали строить эту технологию и показали визе, они сказали, это невозможно сделать. Тэгээд энэ картныхаа технологиг хийчээд Visa компанины удирдлагуудтай уулзаад энэ технологиод тайлбарласан чинь ийм боломжгүй зүйл гэж хэлсэн гэнэ. Энэ карт бол боломжгүй зүйл гэсэн. Тэр боломжгүй зүйлийг хийсэн. Бишгээр. Максим сказал, мы это сделаем. Тэгээ Максим хэлсэн бид нар энийг хийнэ гэсэн хийсэн гэж байна. И мы сделали это. Энийг хийсэн гэж энэ карт. Энэ бол бүр супер карт юм байна. И мы этим летом уже начнем получать эти карты. Энэ зунаас эхлүүлээд бидний бүх үйл ажиллагаа хийх гинэ. Жишээ нь карта бид нар гэрийн хаягаар авна. Это таких карт вообще нету в мире. Они поддерживают все блокчейн-сети. Вот. Энэ карт маань дэлхийд дээр байгаа бүх блокчейн системээр дэмжигдэж байгаа гинэ. И эта карта служит одновременно как этим приватным ключом, то есть холодным хранилищем для денег, также для оплаты. Энэ карт маань болохоор маш найдвартай байна. Жишээ нь та мөнгөө хүүтэн төрөв шийдээд шүү дээ. Хүүтэн төрөвч гэсэн баггүй юу? Гэсэн мөрцөөрөө хэрэгтэй үедээ та төлбөр тооцоогоо хийж болдог. Эсрэг найдвартай одоо сейф гэсэн үг яриад байж бид нар как сейф да получается. Как холод. Да. Яг сейф та жижигхэн сейф аваа явж гэсэн үг баггүй юу? Тэртэй байдаг сейф мөнгөө хийгээд найдвартай сейфээр бариад явж байгаа гэсэн. Мөнгөө хасахгүй гэсэн үг баггүй юу? Гэсэн мөрцөөрөө төлбөр тооцоогоо хийж болно. Мөнгөө хадгалж болно. Вот будут вот 3 вида таких карт. Такие простенькие зеленые, Platinum Business. Вот эти Prestige, это Executive.
ногоон карт нь энгийн карт. Тэгээд хоёр төрлийн арайд одоо acquisition карт гэдэг байгаа байхгүй юу? Жишээ нь platinum гэх тийм. Энэ гурван карт одоо энэ зунаас бүх хүмүүсийн гэрээ аягаар явна гэж байна. Окей. И эти карты таких в мире вообще нету, еще раз повторюсь. И вот смотрите, здесь написано D1, здесь нету карты Visa, бренда Visa. Энэ картууд Visa гэдэг брендийг хөгжүүлэхгүй гинэ. Энэ бол өөрийн нэрийн D1 гэдэг карт гарч байгаа. Visa гэдэг нэр байхгүй гэж. D1 гэдэг нэртэй. Вот у вас у всех есть карты платежные ваших банков, там, допустим, Ханбанк написано, а внизу Visa написано. То есть у всех карт, у всех есть бренд Visa. То есть банковская карта, но обязательно бренд Visa. У нас нету визы. И Visa пошла на это соглашение, и под нашим брендом D1 нашего банка выпускаются эти карты. Это единственные в мире такие карты. За одоогийн байдлаар дэлхийд байгаа бүх карт Visa, Master янз бүрийн нэртэй байгаа шүү дээ. Давхар системтэй. Тэгвэл энэ бол дэлхийн анхдагч жишээ нь хаан банкны карт гэдэг Visa юм уу, Master юм уу, UPay гэдэг. Тэгвэл энэ бол дэлхийд анхдагч Visa-гүй, Mastercard авахгүй, UPay байхгүй зөвхөн D1 гэдэг систем. Дэлхийд цоошин анхдагч системтэй карт гэдгийг ямар нэгэн брендтэй холбоогүй цоошин карт гэдгийг бас хэлмээр байна. Ни у одного банка нету такого ихнего личного бренда, где не было бы там визы обязательно. Банкн дээр өөрийн брэнд болсон карт авахгүй байна. Заавал ямар нэгэн байдлаар хамтрагч байгууллагууд. Тэгвэл энэ бол дэлхийн анхдагч өөрийн нэрийн брендийн дэлхийн карт гарч байна. И вот здесь вот написано